Сайн байцгаана хэрхэн үзэгчтэй. Та бүхний өдрийн амгалан gatгая. За бидний бэлтгэн явуулж байгаа компьютер хичээлээ маань ээлж дугаар хэлж байна. За энэ удаагийн хичээлээр бид нэр Word гэдэг програм дээр параграф буюу зүйлийн тухай одоо ярилцуулна. За ингээд параграф гэж одоо юу хэлдэг болохыг эхлээд хэдүүлээ шинэ дээр авч үзье. За бидний бэлтгэсэн жишээ энд нэгдэж байна. За энэ бодлоор параграф буюу зүйл гэдэг маань тодорхой нэгэн утга хэсгийг хэлдэг. За ингээд бие даасан одоо нэг доголд мөрөөс эхэлсэн нэг утга хэсгийг бол бид нар бол зүйл гэж нэрлэдэг байгаа. За энэ зүйл нь бол өөрөө нэг өгүүлбэрч байж болно. Магадгүй нэлээд хэдэн өгүүлбэрч байж болно. За дээдлийн гарчиг болохоор өөрөө нэг бие даасан параграф болж байгаа гэсэн үг, нэг зүйл гэсэн үг. Доотлол бичигдсэн мэдээлэл нь ч гэсэн бас бие даасан тусдаа нэг параграф зүйл болж гарч иж байна. За ингээд параграф дээр бол бид нэр тодорхой одоо үйлдэлүүдийг хийдэг. Тэгэхээр энэ дээр бол гурван төрлийн үйл байдаг юм байна. Эхнийх нь бол зэрэгцүүлэлтийн асуудал байх хэрэгтэй. Тэгэхээр би параграфыг бүхэлд нь зүүн тийш нь голлуулах, баруун тийш нь хоёр тэн цагийн часуулах гэсэн юм бол зэрэгцүүлэх үйлдэлүүдийг бол хийж өгнө. За дараад нь бол бид нар тухайн параграфынхаа хоорондох зайг тохируулж өгдөг. За тэр бол тэр параграф хоорондын зай байж болно. Мөн яхаа мөр хоорондын зайнуудыг бас тохируулах юм үйлдэлүүдийг хийж өгнө. За гурав дахь үйлдэл нь бол доголд мөрийн тохиол байх хэрэгтэй байна. За ингээд бид нар эхний жишээг авч үзье. За энэ бичгийн дээр бол бидний одоо гарчиг болгож тавьсан энэ жишээ маань өөрөө бүхэлдээ бол bold, italic гэсэн юм одоо текст стилийг сонгосон байна. Тэгээд параграфын хувьд бол голлуулах үйлдэл хийсэн байна. За хоёр дахь жишээг авч үзье. Хоёр дахь жишээ бол зүүн тишээ зэрэгцсэн ийм одоо параграф байгаа. Зүүн тишээ зэрэгцсэн. За зүүн тишээ зэрэгцсэн учраас түүний баруун талын цагаад нь бол өөрөө ийм одоо урт богино төвхтэй харагдах нь шүү дээ. За ийм байдлаар харагдаж байгаа. За харин нэгдүгээр мөр би хамгийн ихний мөрөн дээр бол зүүнтээс нь тодорхой хэмжээний зай авсан юм, доголь авсан байгаа. За гурав дахь жишээ орж иж байна. За гурав дахь жишээ болохоор зүүн талаас нь нэлээд том зай авсан байж байна. Өөрөөр зүүн талаас нь тодорхой хэмжээний зай авсан байгаа. Баруун талаас бас яг бас энэ доотлон текст харьцуулах юм бол зай авцаар гэж байна. Бас доголь авсан байгаа гэсэн. Энэ бол баруун зүүн талаас нь доголь авсан, мөн хоёр талаас нь чацуулсан байна гэж харагдах юм. Энэ бол justify гэдэг юм одоо зэрэгцүүлэлт хэрэгэлсэн хоёр талаас нь доголь авсан байна. За дараагийн жишээ бол өөрөө бол энд одоо доотлол харагдаж байгаа гэсэн үг байна. За энэ бол ерөнхийдөө бол голлуулагдсан бүхэлд нь харах юм бол энэ ерөөсөө бүхэлдээ голлсон байгаад байгаа. Тэгээ бүх текст нь бол бүхэлдээ голлсон. Дандаа яхаа энэ хуудасныхаа одоо бичих талбарын голд орж бичигдсэн ийм мэдээлэл байна. Энэ бол центр гэсэн юм одоо зэрэгцүүлэлт хэрэгэлсэн ийм одоо мэдээлэл байх нэ. Энэ бол бие даасан бас нэг параграф өөртөө зориулсан одоо форматыг авсан байна гэж. За түүний дараагийн нь болохоор за одоо яг миний арт байгаа хэсэг болохоор баруун талын хэсэг нь бол голсон байгаа. Зэрэгцсэн байгаа юм. Баруун гартал маань ингээ сайхан зэрэгцсэн. Харин зүүнт нь болохоор хүрээний шиг тийм ээ. Урт богино татгдсан байна шүү дээ. За ийм байдлаар зэрэгцүүлэгдсэн параграф байна гэсэн. За энэ бол зэрэгцүүлэлт холбоотой үйлдэлүүд бид нар бол бүхэлд нь харуулж байна. Өөрөлдөө энэ бол яхаа зүүн тишээ, голлуулга, баруун тишээ хоёр талаас нь сайхан чиглүүлэх гэсэн ийм бол зэрэгцүүлэлтийн командуудыг зүйлдээр хэрэгэлсэн байдаг юм байна. За ингээд саяын үйлдэлүүдийг яг одоо яхаа параграф дээр яаж хийдэг юм бэ гэдэг хийх арга нь бол зааж өгье. Тэгэхээр бид нар формат хийх хэсгээ бол заавал сонгож авдаг. За сонгох үйлдэл бол бид нар гаран дээрээсээ хулгайныхаа төвчээр хийж болно тийм ээ. Тухайн одоо бичсэн мэдээллийнхаа зүүн талд нь хулгайны загчийг байрлуулад хулгайны загч нь өөрөө одоо налжаа чиглэлээр өөрчлөгддөг. Яг тэр үед нь бид нэр доош нь чирэг даралтыг хийгээ явахлаар хулгайны загч байж байгаа мөрөд өөр аянда будагдаад ингээд яхаа сонгогдсон байна. За ингээд би бол яхаа тухайн нэг зүйлийг бүхэлд нь бол сонгоод авч байгаа. Энэ бол бие даасан зүйл байгаа. Дотор бол нэг болон нэглээд өгүүлбэртэй байж болно. За зүйлтэй ажиллах команд нь болохоор форматсны параграф юм команд байх нь. Форматсны параграф. За та бүхэн сар гэж байгаа тийм ээ. Параграф гэдэг юм үг. За тэгээ энэ команд хэрвээ товчлуур байдлаар байх юм бол энэ командны урт байрлаж дүрс нь харагдах нь шүү дээ биднэрт бол. Энэ дүрс бол хэрэгсэн самар дараагч явах ёстой. За ингээ одоо бидний параграфын командыг сонгож авснаар гарч иж байгаа цонх маань биднэрт харагдаж байна. Энэ цонх зайсагаан томруулаад харуулъя тийм ээ. Тэгэхээр эхний үйлдэл болохоор параграф дээр бид нэр зэрэгцүүлэлтийн асуудлыг шийддэг гэсэн. Өөрөөр одоо зүйл маань өөрөө хаашаага зэрэгцүү гэдэг асуудлыг бид алижмент гэдэг дээр шийдэж байгаа. Алижмент. За энд хамгийн эхлээд бол left гэж байна. Одоо бидний сонгосон байгаа
зүйл мань өөрөө зүүн тишээ зэрэгцсэн байсан учраас энэ left гэдэг харуулж байгаа гэсэн үг. Энэ жагсаалтыг бид доош нь дэлгэр харах юм бол left, centered, right, justified гэсэн юм дөрвөн одоо сонголт бид харагдаж байна. За та бүхэн сайн харагдж байна тийм ээ. Одоо энэ томруулаад сайн харуулж өгч байна. Left, centered, right, justified гэсэн. За энэ одоо дөрвөн сонголтыг бидний ашигласнаар зэрэгцүүлэлтийн асуудлыг шийднэ. Тухайн үед ямар одоо зэрэгцүүлэлт сонгосон байна? Тэр нь шууд бидний доотлолт энд харагдаж байгаа. За одоо би right гэдэг сонгох гэж байна. Right-ыг сонгоод баруун тишээ зэрэгсэж байгаа. Мэдээлэл нь өөрөө энэ баруун талын цагууд нь зэрэгцээд зүүн талын цагууд нь бол урт байг нь харагдаж байгаа гэсэн үг. Хэрэг центр байсан бол энэ чинь голдсон байсан тийм ээ. Тийм байлаа. Энэ чагсаалтанд би юу сонгоно? Тэр бүх үйлдэлүүд энэ доотлын preview буюу за урьдчилан харах хэсэг дээр бол харагдаж байгаа. За энэ яг харж байгаа бид нар болчлоо гэх үед нь OK төвшөд дарснаар яг энэ ард талынхаа мэдээллийг үндсэндийнхаа хэрэгжүүлнэ шүү дээ. За одоо бол just гэдэг сонгосон учраас баруун зүүн захууд нь бол сайхан хортлоо сайхан чацарсан байдлаар харагдаж байна. За ингээд OK төвчөд дарлаа. OK төвчөд дарснаар бидний мэдээлэл одоо баруун зүүн талын сайхан чацар зарагдж байна. Миний хоёр талаараа чацарсан байдлаар харагдаж шүү дээ. За ингээд энэ байдлаар бүгд сайхан чацар зарж байна гэсэн үг. За дахиад параграфтс сонгоод за дараачийн үйлдэл хий. За зэрэгцүүлэлтээс хойш зэрэгцүүлэлтийн дараачийн үйлдэл нь бол андент буюу доголд мөртэй холбоотой үйлдэл байгаа. За гурван төрлийн доголд одоо доголын тухай юм асуудал байдаг юм байна. Эхнийх нь бол хамгийн эхний мөр. Одоо эхний мөртэй холбоотой юм доголыг тохируулдаг ийм сонголт байгаа. Тэр нь бол first line андент гэсэн юм одоо сонголт байна. За дотор хоёр боломжтой. First line андент, hanging гэсэн юм хоёр боломжтой байгаа. За тэгээд тоон утгаар би доголын хэмжээг бол өөрчилж болно ард талд нь. За hanging гэх юм бол энэ доотлолт одоо яг энэ hanging авцсан байгаа үед хамгийн ихний мөр нь өөрөө урагшаа татагдсан байна шүү дээ. Зүүн гарт тишээ татагдсан. Бус мөрүүд нь баруун тишээгээ жоохон шилжсэн байгаа. Энэ бол hanging буюу ихний мөрийг урагшин татдаг ийм одоо тохироо байх нь. Харин бидний хэрэглэдэг нь болохоор first line андент чинь бол ихний мөр нь хойш нь татагддаг ийм төрлийн сонголт байдаг. За дараачийн зэрэгцүүлэлт дараачийн одоо андент нь болохоор left right андент гэж байдаг юм байна. За left right гэдэг нь болохоор зүүн талаас тийм ээ ямар зайтай бичигддэг вэ? Баруун талаас ямар зайтай бичигддэг вэ? Зааж өгдөг. За яг одоо бол left андентыг хэрэглэж байна. Left андентыг хэрэглэхээр зүүн талаас тодорхой зай аваад байгаа. За энэ доотлол зүүн талаас авж байгаа. Right андентыг хэрэглэх юм бол баруун талтай байгаа мэдээлэлүүд маань бас одоо баруун талаас ингээд хэмжээний өөрчлөлт орж иж байгаа. За ийм байдалтаар харагдаж байна энд бол. За энэ дотлоо бид нэр андент буюу одоо зэрэгцүүлэлтийн асуудлыг ярьлаа. За хамгийн ихнийх нь болохоор эхний мөрийн одоо андентийн асуудал байдаг. Эхний мөрийн доголын асуудал байдаг. За тэр нь хоёр утгатай тийм ээ. Left andent, hanging гэсэн юм хоёр боломжтой байдаг. Тэр хоёрыг бид тохируулж болж байна. За яг одоо бидний бол өөрсдийнхөө үндсэн мэдээллийг одоо hanging гэдэг хийчлээ шүү дээ. За hanging хийсэн байгаа тохиол энэ маань ийм байдал харагдаж байна. Эхний мөр нь урагшаа татагдсан, бус мөрүүд нь хойшоо байна тийм ээ. За энэ hanging хийсэн зүйл байна. За энэ зүйлийг бол яаж одоо ийм байдлаар орсныг бол та нар сайн харж авсан байх. За бид нэр дахиад формат руу ороод параграфыг сонгож аваад түүний сайхан томруулж агаад дараачийн одоо үйлдэлүүдийг үзье. За дараачийн үйлдэл нь болохоор зүйлийн дотор байгаа мэдээллийг тодорхой зайтай болгодог тийм ээ. Зайг нь тохируулдаг юм болоо. Тэгэхээр зүйлүүд хоорондоо бол тодорхой зайтай байж болно. Зүйлэн дээр байгаа мөрөөд хоорондоо зайтай болж байна. За ийм тохироо хийдэг одоо хэсэг бидэрт харагдж байгаа гурав дахь хэсэг маань. За энэ дотор бол before гэдэг үг нь болохоор зүйлийн өмнө авах зайг тохируулдаг. Ийм хэмжээс байгаа before. За энэ зүйлийн өмнө би бол тодорхой зай авах байсныг нь зайтай болгож тэ хэмжээ утга нь өөрчилж байна. Тоон утгууд нь шууд энд бид дараа л өөрчлөж байгаа шүү дээ. За зүйлээр урталтай зайтай болно. After гэдэг нь болохоор тухайн зүйл өөрийнхөө арт талцаа авахыг хэлж байгаа. Ингээ би нэг зүйлийг өөрөө үүсгэж бичихтэй тухайн зүйлийнхээ өмнө нь арт талд нь би яхаа зай авч болдго юм байна. Аль нэг талд нь авч болно, хоёуланд нь ч авч болно гэсэн. За би энэ нэг одоо бидний байгаа мэдээлэл маань яг энэ параграф гэдэг үгнээс доош байгаа тийм ээ. Энэ чинь нэг зүйл байгаа шүү дээ. Тэрний доотлол байгаа одоо hanging гэсэн мөр маань өөрөө зай нь бол бага байна. Энэ үйлдэлийг хэдүүлээ зайтай болгож үзье. Зайтай болгож. За тэгэхээр саяын одоо үйлдэлийг хийчээ бид нэр яхаа окей төвшөд дарснаар энэ зайд ихссэн байна. Тэр бол харагдаж байна тийм ээ. Юу гэхлээр чинь бид нэр сая энэ нэр хооронд зай багтай байсныг нь яг тэр юуныхаа формасны параграфыг гаргаж ирж байгаад өмнөө зай аавна гэж зааж өгöd энэ hanging гэж байгаа энэ мөрийг өмнө талд нь зай авсан шүү дээ. Тэгэхээр энэ нэрийн хооронд л зайтай болоод гад ирлээ. За дахиад параграфыг сонгож байна.
За параграфын сонгон дээр дараачийн хийх үйлдэл маань болохоор мөр хоорондын зай байгаа. Мөр хоорондын зай. Түрүүчиг нь болохоор тухайн зүйл өмнө болон хойно зайтай байх тухай ярьжсэн бол одоо бол тухайн зүйлийн дотор байгаа мэдээлэл нь мөрөөдөө үеийнхаа хэр зэрэг зайтай байхыг зааж өгч. Одоо өөрчлөх хэрэгтэй маа. За энэ дотор бид мөр хоорондын зайг шууд single буюу нэг мөр 1.5 line буюу 1.5 дахин том гэсэн үг тийм ээ. Double гэх юм бол 2 дахин том гэсэн үг. За ийм зайтай бид өөрчилж болно. За энэ доотлын preview сонгон дээр шууд харагдаж байгаа. За хэмжээ бол шууд өөрчлөгдөж харагдаж байгаа. За энэ single 1.5 line double гэсэн утгаас гадна дахиад бид нэр at least гэсэн энэ командыг сонгож болно. За at least гэдэг маань өөрөө бол ядаж хамгийн багадаа гэсэн юм утгатай үг. Тэгэхээр хамгийн багадаа тичнээ хандлага хэмжээний зайтай байна гэдгээр бол зааж өгдөгөө гэж ойлгож болох юм. За ингээд бид at least гэдгийг сонгож явсан тохиолдолд артлын энэ тоотгодыг бид нэр өөрчилж байгаа. За энэ артлуулынхаа at least at гэдэг дээр бид нэр тоотгодыг өөрчилж шүү дээ тийм ээ. Ингээр энэ маань хамгийн багадаа тийм утгатай байна. Тийм одоо хэмжээтэй болно гэсэн байдлаар тоотгодыг өөрчилж байгаа. За at least-ийн ардтал нь бол exactly гэдэг юм уу. За сонголтын дээрс exactly гэсэн юм бол харагдаж байгаа. За exactly гэдэг нь бол яг гэсэн үг тийм ээ. Яг тоочны, яг тийм байна гэсэн. За exactly гэдэг дээр бид бас тоо утга зааж өгөх хэрэгтэй. Exactly гэдгийг авчаад энд байгаа утгуудыг бид өөрчилж өгснээр яг тийм хэмжээтэй байна гэж. Өмнөхөөс л яг ялгаатай байна тийм ээ. Энэ бол ядаж тийм байна. Хамгийн багадаа тийм байна гэсэн санаад байсан бол одоо яг тоочны тийм байна гэсэн утга зааж өгч байна. За хамгийн сүүлийн сонголт. Мөр хоорондын зай хамгийн сүүлийн сонголт нь болохоор multiple гэсэн юм сонголт байгаа. За multiple гэдэг сонголтын дээр бид нэр мөр хоорондын зайг 0.5 0.5-аар яах ингээд томруулаад байгаа. Орол 1 1.5 2 2.5 3 3.5 ч гэдэг юм те. Ийм дахин 1 дахин 1.5 дахин 2 дахин 2.5 дахин гэх мэтээр үржүүлж өгч байгаа адилхан хэмжээ бид томруулж болж байгаа гэсэн. За энэ үйлдэлийг хэдүүлээ хийж үзье. Тэгэхээр бид нар одоо юугаа сонгож явж байна? Өөрчлөх мөрөө сонгож авсан байна. Тэрнээс 1.5 гэдгийг сонгож аваад окей тавьчих дарснаар миний ардтал байрлаж байгаа мэдээлэл маань өөрөө мөр хоорондын зай 1.5 дахин томорцсон байна. Арай сэрэг мөртэй тийм ээ. Ийм байдалтай гэж. За энэ бол магадгүй уншихад өвтэйхэн ийм захимжтай байдалд оруулж байна гэж ойлгож болох юм. За бидний энэ хийж байгаа үйлдэлүүдийг саяхан одоо миний энэ командын систем тийм ээ. Формац руу ороод параграф руу ороод хийж байгаа үйлдэлүүдийг бас бидний өөрсдийн одоо энэ дээр байрлаж байгаа хэрэгслийн самбарыг ажиллаад хийж болдог. За хэрэгслийн самбар гэдэг маань өөрөө ерөөсөө бидний байнга хэрэглэдэг ийм командад өөртөө агуулдаг шүү дээ. За хамгийн түрүүнд тэгэхээр энэ мөр хоорондын зайг өөрчилдөг ийм команд байж байна. За энд мөр хоорондын зайг шууд 1 1.5 2 2.5 гэх мэтээ тийм multiple гэдэгтэй адилхан тийм сонголтыг энд бол хийж болж байна шүү дээ. Шууд сонгож авсан параграфын хувьд болохоор түүний мөрөөдөө хоорондох зайг бидний яхаа эндээс сонгож аваад өөрчлөлт хийж болж байна. За одоо би буцаагаад анхны буюу 1 гэсэн хэмжээнд орчлаа тийм 1. За 1 гэсэн хэмжээнд орлоо энэ бол арай жоох нягт болж хэлж байна. За 1 гэсэн хэмжээнд орж байна. За баруун талын тоглоом хэмжээг бол бас энэ шугам дээр зааж болдог. За энэ шугамны энэ жижигхэн одоо гурвалжинг ажиллаад баруун талын гурвалжинг ажиллаад урш нашинттай баруун талын тоглоом хэмжээг би өөрчилж байгаа. За зүүн талын шугам дээр 2 ийм гурвалжин байгаад байгаа. За дээр 2 гурвалжин байгаа. Доотлон гурвалжингийн доотлол нь болохоор жижигхэн төрөлтөнд дүрс бий. За эдгээр бүгд учиртай байгаа. Энэ жижигхэн төрөлтөнд дүрсийг би хулгайныхаа загчаар дараад чиг даралтай гэх юм бол дээд гурвалжин хоёулаа зэрэг хөдөлж байгаа. За энэ бол би шууд зүүн талын тоглоог өөрчилж байгаа. Зүүн тоглоог. Би бол тэрийг ихсэж болно, багасгаж болно тийм ээ. Гэтэл чин зөвхөн доотлон гурвалжиныг дарж байгаа чирээ тавихлаар дээдлэн гурвалжин байранда доотлон гурвалжин өөрийнхөө дараах дөрвөлжинд зөв хөдөлж байгаа. Энэ болохоор би эхний мөрөөс бусдыг хөдөлж байгаа гэсэн үг. Эхний мөрөөс бусдыг. Харин хамгийн дээдлэн гурвалжин болохоор зөвхөн эхний мөрөөнд тоглоог өөрчилдөг байхгүй. За энэ үйлдэлийг би хийснээр би доголморыг бас гараар өөрчилж болж штэ тий. Заавал командын хэсэг хэрэглэгөөр шууд нүдэн дээр харж байгаа л би энэ гурвалжин тэмдгүүдийг дараад шугамн дээр би өөрчилж байна. За одоо би бол 1.5 см-ийн одоо тоглоом хэмжээг энд авсан байна. Эхний мөрийг одоо баруун тийш 1.5 см-ээр шилжүүлээд доголмор авсан байна гэсэн. За би энэ үйлдэлийг бас хийгээд хангинг үйлдэлийг хийж болно тийм ээ. За үүний тулд би бол доотлынхаа мөрөөдөө бүгдийг татж аваад хойш нухраачна. За тэгэхээр эхний мөр байранд үлдсэн, эхний мөрөөс доош мөрөөд нь хойшоо татгцсан учраас энэ маань ингээд хангинг болцсон байна шүү дээ. Хангинг. За энэ мэтлэнгээр бид нар бол саяын одоо юун дээр үтсэн параграф цэсэн дээрээс үтсэн командуудыг бол бүгдээрийг нь шугамн дээр хийж болж байна. Энэ шугамн дээр байгаа энэ гурвалжингууд. Энэ гурвалжингуудыг та нараа яг хулгайныхаа загчаар яг
олж дарж байгаа л чирэг даралдаг хийх хэрэгтэй. Чирэг даралдаг. За зөвхөн доотлон гурван чирэх юм бол доотломор хөдлөд байгаа. Дээдлэн гурван дарах юм бол дээдлэмэр дангаар хөдлөж байгаа тийм ээ. Эхний мөр хөдлөж байгаа. Гэтэл чинь хоёулын цаг хөдлөж болдог. Бас тийм боломж байна. За зэрэгцүүлэлтэй холбоотой үйлдэлдэг бол энд хийж өгдөг. За зэрэгцүүлэлтэй. Зүйлийн зэрэгцүүлэлтүүд бид нэр allision left гэх юм бол зүүн чинь зэрэгцүүлнэ. Зүүн гар талаар зэрэгцүүлнэ гэсэн. Allision center гэх юм бол голлуулж өгнө. За ихэвчлэн гарчиг. Одоо яг бидний энд бичсэн байгаа дээр гарчиг бол центрлэгдсэн байгаа шүү дээ, тийм ээ. Центрлэгдсэн байгаа. Харин энд бидний сонгосон байгаа энэ зүйл маань өөрөө бол хоёрдын цагаан чицэрсэн байгаа. Тэр нь бол justify гэдэг команд авсан байгаа гэсэн үг. Justify. За тэр нь биднэрт энд бол харагдаж байна. За энэ зүүн талын тоглыг бас бид нэр заавал энэ шугам дээр байгааг татахгүйгээр энд байгаа хоёр одоо команд ашиглаад бид хийж болдог. За энд болохоор increase and decrease and гэсэн юм хоёр одоо тавчлаар байгаа. Increase гэдэг нь бол доголын хэмжээг ихсгээд байгаа. Increase-ийг дарах тусам зүүн талын доголыг ихсээд баруун тишээ ингээд шилжээд байгаа. Орол дээдлээ хоёр шугам дээр байгаа одоо энэ 300 хоёр цаг хөдлөд байгаа шүү дээ. Decrease and дарах юм бол доголын хэмжээ нь багасаад байгаа. Багасаар байгаад ерөөсөл зүүн талтай үлдээжсэн тэр зай хүртэл явна. Тэрнээс хашаа бид нар бол доголыг бид хөдлөж болохгүй. Тэр хүртэл явна гэсэн. За тэр зай хязгаар нь болохоор энэ шугамн дээр одоо заагдж байгаа энэ саарл тэмдэглэг байгаа тийм ээ. Энэ саарл тэмдэглэгээс одоо яхаа дочоо бид нар бичихгүй шүү дээ. Тэрнээс дотор одоо энэ цагаан занд нь бид нар бичиж байгаа. За ингээд бид нар яхаа энэ дээдлийн хэрэгслэн самбар дээр байгаа товчлоруудыг ашиглан саяын формат центраас paragraph гэдэг командыг сонгож хийсэн бүх үйлдэлүүдийг бас хийж болно. Бас хийж болно тийм ээ. Зэрэгцүүлэлт холбоотой үйлдэлүүд доголын хэмжээг ихс багасгах хөлөөж хийж байна. Мөр хоорондын цаг өөрчлөж болж байна. За өшөө дээр бид нар болохоор баруун зүүн талын доголыг энэ шугамн дээрс хийж болдго юм байна. Шугамн дээр байгаа энэ дээдл доотлын одоо гурвалжингууд тийм ээ. Шугамын зүүн болон баруун талд байгаа гурвалжингуудыг бид ашиглаад чирэг даралтыг хийгээд одоо бүгдийг хийж үзэж болж байна. Хийж үзэж болж байна. За ингээд бидний энэ удаагийн хичээл өндөрлөж байна. Энэ удаагийн хичээлээр та бүхэн маш их зүйлийг мэдж авсан байгаа гэж бодож байна. За дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баярлалаа.